dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Амралтын өдрийн мэндийг хүргэх үзэгчдээ баазар нэвтрүүлэг 11 дэх хөлрөлийнхаа 8 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк студид уламжлалт дөрөв нь ажиллаж байна. За орой мэнд 3. За орой мэнд. 8 дахь дугаар гэхэр чин 8-7 хоног болцсон юм байна. Тэгээд энэ 7 хоног бол улирал ихснээс хойш хамгийн сонирхолтой 7 хоног байлаа. Тэгээ яагаад тэгэхээр Капи зохион байгуулж байгаа ерөн шалтгаан чинь л улирал дундуур плей-оффын уур амьсгал оруулах штэ тий. Тэгсэн чинь ямар ч тийм плей-оффын уур амьсгал энэ 7 хоногийн тоглолтоодоос бол мэдрэгдсэнгүү. Тэгээд OKC Suns буюу хамгийн аимшигтай тоглолтоор нь л хэлээ та. За эхнээс нь дуусах хүртэл би үзсэн юм аа. Тэгээ ер нь OKC-ийн тоглолтыг энэ улирал айгүй цөөхөн үзээд байсан болохоор энийг бүр үнэхээр нэгт юм бай үзэж бүр тэмдэглэл хий гэж бодож үзлээ тэгсэн чинь бүр үнэхээр аимшигтай байсан. Одоо биш тий OKC-гийн гарааны тавт гээд за ер нь багийн хүмүүсийн нэг сайн танихгүй 5 гар гарч ирэл бусад багуудын сэлгэнээс л дээр хамгаалж байна. За одоо энэ Сансыг бол бүр энэ дээр үнэхээр бүр нөгөө тамлан зовоон гэдэг нь л болсон л гэж. Санс бол уг нь энэ үлрэл нэг тийм муу сагс тоглохгүй байгаа шүү дээ. Бөмбөг аятайхан гоё шидэж байгаа. Том овтлогоо бол аюултай байгаа шүү дээ. Нөгөө бодоод гоё болно гэж үзсэн чинь бүр огтхон ч гоё юм болсонгүй. Тэгэл ер нь эцсийн бүлэгтээ хамгаалт тожд юм уу, довтлогоо хожд юм уу гэдгийг л харуулж байгаа байхгүй энэ тоглолт чинь. Нөгөө тэгээд нэг юм шудраг хүсэн онол байна л да. Яг энэ үлрэлийн үед. Энэ тоглолтын дээр бол үнэхээр тэгж харагдчихлээ. Онооны зүрх нь холдчаад хахад л бүр үнэхээр өөхгүй дайрцгаах юм. Хүлээ штэ энэ дэр ч одоо. Энэ тэгээд юу яасан юм шүү. Сайн нөгөө хулан Капийн тоглолт чинь плей-оффын уур амьсгалыг улирал дундор мэдрүүлэх ёстой гэснийг OKC-ийнх нь л мэдрэмээр санагдсан юм шүү. Харин тий. Үхэж байгаа юм шиг хамгаалаа л. Яг тэгээ Санс энэ дээр ингээл арай ч уу ядаал хүрхээ бөмбөгийн тасалж байгаа тэгин гурт OKC-гийн өөр нэг гар нь орж ирээд зүрүүлээ тасалж байгаа. Өглөө юу тожигдлоо андар. Каптос тоглосон шүү дээ. Финал тожигдлоо. Финал багс тожигдлоо. Багс тожигдлоо. Финал болтол бараг хожигдохгүй мэт явж ийсэн аа. Финал дээр ерөөсөө шидэлт нь унахгүй амар муу тоглолоо тожигдсон шүү дээ. Тэгээ энэ жил чинь нөгөө өнгөрсөн жилээс ялгаатай юм энэ нэг залуучууд нь илүү туршлагатай болоод хөгжсөн байгаа даа. Өөрсөндөө ихтэй болсон. Тэгээд өнгөрсөн жилээ нөгөө ойлголцол нь тэр чигээрээ байж байгаа. Тэгээ нөгөө нэг багийн уур амьсгал нь гоё юураа байгаад болохоор бүр илүү аимшигтай байгаа. Тэгээд бүрэлдэхүүнээ хадгалцсангууд чинь тэрэн дунд чинь нэг тийм үйл ойлголцол ямар ч юм гарахгүй хэн юу хийдэг нь тодорхой, лидер нь хин ойлгомжтой. Сэлгээ бол сэлгээ нь би сэлгээнээс тоглохдоо одоо доромчхон байна мэн гэдэг юм байхгүй. Тэр нь тогтмол тодорхой. Тэгээд ирчихээр. Тэгээд дээр нөгөө цол таагаж бэр гэдэг авраг авцсан баг ч үгүйсэн гэдэг. Овчроо авсан мөн тий. Сэтгэл зүйн. Энэ нэг энэ 7 хоногийн баярл. За ингэж хожигдохоор ч уур би ч байсан түлхэл байлаа л да. Тэгээ Капийн тоглолтууд Америкт Amazon Prime-аар гараад манай Монгол улсад Amazon Prime үйлчилгээ байдаг болохоор нэгэн зэрэг NBA-ийн тоглолтыг гаргах ирэхгүй байгаа. Одоо Монголч гэлтгүү дээ Азийн орнууд дээр нэлээд олон орнууд бас байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд нэг бидний хувьд бол ажил үйл болоо. Тоглолт бол нэлээд одоо гаргахгүй юм байдалтай. Одоо тэр Кап хурдан дуусчвал тэгээ буцаад эргээд формонд орондоо. Одоо маргааш асууж гинүү тий. Оо зөндөө шүү дээ. Капчод байлгаад дуусна л доо тэр чинь. Кап маргааш шүгэн 4-нд яваад эх 7 хоногийн 3 дахь финал шүү дээ. Эх 7 хоног ч гэсэн бас тийм амар олон тоглолттой биш. OKC уг нь Clippers-тэй хийх нэг тоглолт нь эх 7 хоногт пүрүү гарагт зоогдсон байсан. Анхны гаргасан хуваараараа. Тэгсэн чинь нөгөө Капийн финал руу гарах магадaltaй байгаа болохоор 3 дахьт нь Капийн финалд хэрвээ OKC тоглож байгаа юм бол 4 дахьд тэр тоглолтыг боловсруулж байгаа юм. Хойшлуулж байгаа юм лээ 5 дахь руу болгоод. Тэгээд нэг тийм хуваарийн өөрчлөлт OKC дээр бол орж ирсэн. Тэгээд Капийн финал тоглож байгаа хоёр багч одоо удирдалт 83 дахь тоглолтуудаа хийнэ гэсэн үг шүү дээ. Нэг илүү тоглолтуудаа.
ямар ч асуудалгүйгээр хожлоо OKC тэгээд 16 дахь дараалсан хожлно болчлоо. За ямарсан тэг Кап тэр шинэ аваар дөрөх нь бол тодорхойллоо тий. Тэглээ ямар ч байсан. Bucks Lakers хоёр бол байхгүй. Тэгээ баг OKC л болох юм шүү дээ. Гэтэ одоо финал дээр өнгөрсөн жил нэг нэг бүлдэрсэн тэгээд Нэг тоглолч бас эвгүй. тий энэ жил Spurs-тэй бас Wemby ороод юу болох вэ? бас одоо Spurs-тэй маргааш тоглоно. Spurs ч залуухан бас яг ийм. За яжгаар Спурсээ жоохон байж байгаа юм шүү. Одоо OKC хэрч. За Тандергийн хувьд өрсөлдөг 17.5 оны зүрхтэй хожиж байгаа нь түүхэн рекорд. Тэгээ Warriors-ийн амжилттай бол ямар ч саяны Suns-ыг бүр эхнээсээ дуус хүртэл 30-40 оны зүрхтэй явсаар хагаад хожсон тоглолтод ороод зэрэгцээд ирлээ. Тэгээд энэ амжилтыг эвтгэл юм шиг байна. Тэрийг нь маргааш л харъя. 35 тоглолтын дараа 30 тоглолтын дараа 29-1 гэдэг амжилттай байсан байна. Юу Warriors 16 онд. За 40 тоглолтын дараа болохоор 37-3 гэдэг амжилт байсан. Хожигдл гэдгийг бол мартчихсан шүү дээ. 50 тоглолтын дараа болохоор 46-4 гэдэг амжилт байсан. Яг ийм Тэгээд 73-9 гэж хожигдъя гэж хүссэн ч баг хожигдож чадахгүй бах уу. Хожигдлыг мартчихсан байгаа шүү дээ одоо. Гэтэ Warriors харда 50 тоглолт гэдэг чинь удирлын сүүлийн 32 тоглолтын дээрээ 5 хожигдсан байгааз. Тэгсэн мөртлөө эхний 50 тоглолтондоо 4 хожигдсан байгаад байгаа хэрэг. Гэтэ OKC бол энэ жил зүгээр миний л харж байгаагаар энэ 73-9-ийг баг эвдчихээр л харагдаа. Ер нь өөртөө хүсвэл хичээвэл эвдэхээр Тэгтэл барьцгүй шүү дээ. Тэгэл юм нэг эргүүл бас амар эргэдэг. Би зүгээр онцгүй юм ярьчвал SJ хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол бүх юм эсрэгээр эргэн шүү дээ. ер нь бол тийм. Яаж ч яаж иргэж болох вэ? Аюултай. Энэ бол таашгүй. Гэхдээ аль болох гоё амжилтыг гаргаасаа гэж бол хүсэж байгаа тийм. Би харин яг ингэж ярьж байгаа хүмүүст зориулаад SJ-ийг хідэн тоглолт өнжөөд бүр харуулаад өгөөсэй гэж бас бодоод тах юм. За SJ-г бол шал өөр шүү. Тийм SJ-г бол эвгүүлтэй гэхдээ бас нөхцөл өөр иргэн Нэг шүү. 3-4 тоглолтод бол гайгүй баг. систем байгаад байна шүү дээ. За Бруклинийг хожиж чинь Шарлот Марлоо. За тэгэж бол хожиж бол хожиж чинь SJ-гүүгээр. SJ-гүү Spurs-тэй ч юм уу те Денвертэй. Яг энэ дундаж магуудтай тоглоход эвгүй байхгүй. тэгэж бас нэг харж сонирхолтой бас Гэхдээ тийм. нэгт байгаа супер хамгаалт нь бол бас SJ байхгүйсэн ч гэсэн явж унахгүй. Хамгаалт байж болно заяа. Тоглохоо нь болохоор. Тоглоо болгоож яах юм. Хамгаалт баг байж Чэд дээ. хоёр аваад явчих шүү дээ. Одоо саяны Suns-тэйсэн тоглолтын дээр чинь за Caruso нэг 10 хүн хэдэн минут тоглож Одоо байгаа. энэ Их гурван дөрөвдөр 25 удаа тоглолтын дээр чи бүгд тоглохгүй. тоглосон шүү дээ. Нэг ч үнж үгүй. 30 оноо болохоор яг байна. Өнгөрсөн жил шиддэггүй байсан гарууд нь энэ жил 3-аас бүр амар шиддэг Наач бол болчихсон. Ойлгож байна. Бага яг гэж хараад байгаа шүү ойлгоод байна. Одоо нэг ямар ч юг харагдаад байгаа шүү дээ. Ерөөсө сул талыг Асуудалгүй тийм. бүх юм сайхан болж байна. Авраг асны дараа амгаад ч тэгээд санагдчихсэн юм уу боостой. Бас нэг хэсэг бас мандаж явсан үгүй юу? Зөв би бол SJ-гүй ч гэсэндээ системийн суудсан болохоор аюултай хിവэрэ байна л. Warriors ч гэсэндээ 17 он 8 онд хинт ч хожигдохгүй юм шиг л байдаг л байсан шүү дээ. Саяхан ш тэр чинь тий. Ер нь бол. Тэгэл хожигдтiin да. Гэтэ OKC бол гайгүй хөө. Тэмцээн гэдэг чинь нөгөө хүмүүс ч гэсэн тэмцэлж байгаа шүү дээ хулан минь. Би бол энэ дээр нэг юм хэлэхэд Тандрыг 50% баг SG явах. Тийм шүү дээ. Үнэн шүү дээ ялч. Одоо Бүх хамгаалтын анхаарлыг өөр дөрөв татчихжээ. тэгжээ нөхдөө шийдэж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэ штэ тий. SG-г юу болохыг бас нэг J-Dub тэгж хамгаалтын анхаарал татчих чадахгүй байхгүй. шийдэхдээ одоо нэг жоох юу яах вэ? Бас нэг дундуур амралт моралт авах байх бас. Тийм шүү дээ. Одоо л хөөс ер нь тоглолт үндсэн юм уу шээ. Үнжиг шүү дээ. Одоо 25 тоглолт дандаа Тэгэл бүгдэн дээр нь 30 оноо аваад л явж байгаа шүү дээ. 30-аас дээш оноо шүү дээ. Аимшигтай л та. Тэгвэл бас юу болох бас сонирхолтой зүйл шүү дээ. Манайх бол Лукаг бас ганц нэг хожоод байгаа шүү дээ. За одоо Ямар хоёр багийг харьцуулаад байгааг нь одоо харъя. За. Lakers Spurs бас ямар ч өрсөлдөөн байхгүй. Энэ тоглолтын дөрөв үеийн гуравт нь 10-аас дээш онооны зөрүүтэй. Дебро Балкад ийгээд дуслаа. Тэр тоглолт л үнэхээр гоё байлаа. Тэр Reeves тэгээд нэг амар хамгаалттай Reeves энэ жилээ шүү. урд жигмын Spurs-ийн хамгаалалт баларч байгаа. Баларчж байгаа байхгүй. Тандер дээр бас балараад. Тий. Яг ийм эвгүй урд шахсан хамгаалтанд бол баларч. Тренер дээр бас гайгүй байгаа. Тий. Ер нь зураглалууд байгаад байгаа шүү дээ ер нь. Нэг хэсэг нэг тоглох дуртай байхгүй Reeves ч ингээд өөдөө. Тэгвэл энэ хийж гараад байгаа шүү. Энд Dylan Harper, Stephen Castle хоёр чинь том биетэй. Гаргах барьтаа илүү хүчтэй байгаа. Ер нь юугаарч дутахгүй. Тий, урдаар илүү. Тий. Ер нь баг дутуу чанарууд нь Остревсих баг арай илүү байгаа. Оо тий хамаагүй илүү дутуу. За энэ тоглолтын зөвхөн
хамгаалахгүй Lakers-ийн хамгаалалт юу нь явах вэ гэж харуулсан тоглолт л тоо. Товтлогоо бол угаасаа тэргүй Лука сайн тоглолтгоороо тоглосон. LeBron дажгуулт сайн тоглосон шүү дээ. Чаавал энэ дээр бүр болоо гээгүй шүү дээ. Ер нь бол шүү дээ. Lakers дээр одоо тоглогч солигдохгүйгээр зүгээр Reeves-ийг сэлгээс тоглох хэрэгтэй. Ер нь бол уг нь бол тий. Сэлгийг авч явах хэрэгтэй. Гараан дээр Smart ч юм нэг хамгаалт зүйн тавих хэрэгтэй. LeBron бас юу ишээгээд байл та тий. Хуучин LeBron биш болсон болохоор бас LeBron ирснээс хойш нөгөө Laravia чинь их минут энтер нь багасаад. Үгүй Laravia минут байгаа. Тэр нь өмнөхөөсөө бодол айгүй багасч. Түүх багасан. Laravia нөө тоглож байгаа онцсон л та тий. Тэгээд товтлогоон дээр уусаа Бөмбөг ирэхэн цөөрчж байгаа л доо. Үгүй тэг яг бас 2-3 бөмбөгтэй тоглодог бол энэ тоглолтууд 41-аас өстэй. энэ тэгээ ямар ууртай реакшн үзүүлж байна тийм корнетчтэй гол нь 7 дохоо өндөртэй хүний. Эмбэ хамгийн өндөр хүмүүс нэг шүү дээ. шүү дээ. Тэр зөв нэг зүйлийг харахад үсрэхгүй байгаа юм бро. Үсрэлтүүд асар болцсон байгаа юм. Биеэр масаараа яваад орчих байгаа. Бердаа тэгээ гараараа ингээд түлхээд тогтож байгаа байхгүй. Ирчэндээ Lakers-ийн хамгаалтыг энэ дээр бол үнэхээр шогсон Spurs-ийн урж байгаа. Spurs Castle бол бас топ байсан тий. Шидэл тунсан. Тэгээд Lakers-ыг муулахаас илүү Spurs-ыг л магтчмаар л байна л да. Би бол Тийм. нэг тоглолч юм байдаг байхгүй аюултай. Шидэл тунахаар явчихдаг. Spurs шидэлт бол амар унсан шүү дээ. Гэтэ ер нь Spurs энэ дэр сайн л баг шүү дээ. Ер нь сайн байгаа. Гэхдээ бас шидэлт онохгүй зүйл явдаг шүү дээ. Гэхдээ одоо ингэж яриад идэг штэ галзуу ганц тоглолтод том тоглогчид л гялалзан туршлага авч явна. Тэгээ яг тэр талаас нь харахаар энэ чи яг Lakers-ийн хожих хөстэй байсан тоглолт мөн үг гэвэл тийм биз дээ. А тэгэн гурт энэ дээр хамгаалалт юунаас эхлэхийн гурт за нэгтэн сахилга бат хоёрт нь хурдан байжж бас залуу тоглогч нараа гүйцэх хэрэгтэй болно. Тэгэн гурт Spurs-ийг бүр ингээд хурдаар бүр яавч яахгүй юм шиг л. Лука удаан, LeBron удаан, Reeves бас Гэтэ хин тэгж ярьсан. Нэг тоглолтын дээр юм туршлага хожно. Нэг тоглолтын дээр алал хожж шүү дээ. тийм шүү Нэг дээ. тоглолтын дээр туршлага чухал биш юм уу? Олон тоглолтын дээр туршлага чухал. Олон тоглолтын дээр туршлага чухал шүү дээ. Цоврал 7 тоглолтод сууралд туршлага чухал байхгүй. яг нэг тоглолтын дээр туршлага хэрэгтэй. Гэхдээ нэг тоглолт цоорох тохиолдол их байдаг Зөндөө шүү шүү дээ. дээ. Одоо чи Castle-д энэ тоглолтод 30 он авчих. Үзэр огт төсөөлөгөөний сэлгэнээс 20 минут тоглож байгаа залуу 3-аас 3 эхэлж Одоо тоглоомшоо энэ үздэг. тоглолтыг эргүүлсэн чинь шүү дээ. Kelvin Johnson шүү дээ. Кэлэн явсан тий. Гарч ял 3-аас хэд тэгэл Нэг 2-3 жил болчдөг байхгүй. бараг 20 оноо үрцсэн Kelvin Johnson сэлгээс. Хөрсөн баха. Маркус Смарт 4-р үедээ алсан шүү дээ. Вемби яаж энэ дээр тоглоогүй юм? Би тэрэн дээр л жоохон баярлалаа. Вемби тоглосон бол баг Вемби тогсон бол өөр дур зүрэг өөр. Одоо ингээ сая багийн бөмбөг шидэлтэд ороод шүү дээ. Вемби тогсон бол Вемби ч бөмбөг аваа эзэмшин дээр чи бас нэг хүн жоохон зарцсгий гэж явна бас. Одоо тийм од байхын нэг сул тал чинь сул тал ялгаатай тал чи одоо энэ жилийн юун дээр Санстер айгуу таалагдаад байна. Түрүү жил бол бөмбөг тойрж явж байгаа л KD нэг газар дуудаж аваад бусд нь бөмбөг очихгүй KD оног авдгаар аваад үргэлжилчихдэг байхгүй. Энэ жил KD байхгүй болсон ч тэр нэг бөмбөг айгуу гоё шилжээд Дилэн Брукс чинь ийм төвшин ахаад унд шидэж мэдээ дундаас бүр амар үлээ шүү дээ. 22 3 оног үргэлжилж байсан шүү дээ. Тийм хүмүүс ингэж явж байгаа. Ялгаатай тал байна. Тоглолтын төгслөөр ирэхээр нөгөө гейдийн хэрэг болчдөг байхгүй. Тийм. Тэгэхээр игээд айгуу тийм баланс алдагддаг тийм. А 7 тоглолтод сууралт бол одоо энэ улирлын санс KD хэрэг KD шиг хэрэг болох байхгүй. Энэ чинь нэг багийн тоглолтод нөгөө хэд нь хамгаалт суурна, ойлгоно, дасна юм ажиллахаа болоод эхлэнгүүт супер ур чадварууд нэг ISO тоглолторч манай авдаг л да. Тэгээ санийх дээр ихэд Spurs-ыг бол удирлын өмнө хэдүүлээ ярьжсэн тийм. Энэ бол онцгой гоё сайн байгаа. Одоо залуу гарч иж байгаа баг гэхэл. Тэрийг л харуулсан шүү дээ. Вембигүү ингэж тоглоно гэдэг нь өөрөө мундаг л да. Тийм онцгой гоё юу шүү дээ. Вембигүү бол ингэж тоглох уу гэвэл бас эргэлзээтэй байсан шүү дээ. Тийм асуулт байсан тийм. Тэгсэн чинь Вембигүү мөртлөө ингэ тоглож чинь гэхээр бас л нөгөө Castle төвшин агцсан. Тийм. Fox Ирсэн. ажлаа сайн хийж ийн. Хаалт гой зөгцөж юм. Шампани гэж залууч одоо. Тийм шийдэл. Тэгэхээр хараанд бол амар гоё. Тэгээд нэг юм шампионы чинь нэг юм two way тоглож байгаа байхгүй. Хамгаалт тоглоо тален дээр аягүй сайн. Самбартаа тусалчин. Тийм. Хамгаалчин. Тэрээс нь оноо авчин зөрүү. Waslon, Castle гэдэг аюу гоё болчихсон тийм Spurs. Тийм. Энэгүүрэл явуул ер нь. Энэ жилийн Spurs-ээр нь плей-офф мофт бас эвгүй шүү. Энэ Вемби 90 саруул гайгүй вэ. Одоо харин таандартай гоё тоглолт болно да тий. Харин тий би тэр тоглолтыг Тий би бас үнэхээр хүлээж байна. Одоо би
За нэг юм хэлчихвэл уучлаарай. Гэтэ яг зүгээр Lakers-ийн сая энэ спорт хожигддаг тоглолт бол айгүй урам хугаралт байсан. Lakers-ийн зүгээр айгүй дээгүүр бодож исэн. Тэгээ ингээ галзуу ганц тоглолтод ер нь ингээд 7 дахь тоглолт чиг сэтгэл зүйтэй орж ирээл л та 3 том ах нь бол Lakers-ийн 3 шар бол үнэхээр ална л гэж би бодсон. Уул нь багхгүй. Үнэхээр тийм байгааг байхгүй. Тэгээ би хэрвээ бүсийн финал руу би Denver Lakers OKC 3 ингээл үзэх байх гэж бодсон чинь ер нь спортстэй OKC үзэх нь хурд залуунаас тэгэл нэг юм ичвч талаас өөр тэр учраас илүү сонирхолтой байх юм шиг. Наач чиний өнцөг шүү дээ. Өнгөрсөн 7 хоног төлөө нэг Эмбийн капас нэг баг нэрлүүлсэн шүү. Тэгэхэд би хэлжсэн шүү. Залуучуудад нь мөнгө хэрэгтэй байгаа. Залуучуудад нь мөнгө хэрэгтэй байгаа гэдэг. Лука мөнгөтэй. Сая хожвол юу юм бэл шүү дээ. 50 доллар дөрөв төлдөл те. Тэгээ 3 төлдөл 100 орж илээ. Тэгээ одоо 2 дугаар хэсэг дээр угаасаа тэр мөнгөнд байгаа харуулнаа тийм. Тийм ээ. Сая чин хожих юм бол шууд 100 руу орчиж байгаа байхгүй. 4 төлтчихээрээ. 50 юм шүү. Гүү. Чүгийн 8 үлдээл 50 байхгүй. Тийм үү. Тэгэхээр чин залуучуудад бол угаасаа л 50 нэмэгдээл явж байгаа гэсэн үг мөнгө хэрэгтэй. Сүүлдээ бүр амар том мөнгөндөө сонсогдноо тэр чинь. Спurs угаасаа тэгээд одоо угаасаа ганц хүлээж байгаа юм маргаашийн OKC-гийн эсрэг хийх тоглолт л байна. За гоё тоглолт болно. Вемби ер нь бол тоглох байх гэдэл. Тэгэхээр Lakers дээр ч тоглох гэсэн байхгүй юу? Тийм. Тэгж байгаа тоглолтын өмнө болиулсан байхгүй юу? Ер нь бол. Тэгээд одоо юм хүн болгоны харж байгаа нэр том одууд чинь Чэт Вемби гэсэн хизээ гимплээс эргэж ирэх үү энэ төр дээр бүр амар бодож ажилладаг юм л да. Ямар тоглолтын дээр ирэх үү? Ямар багийн эсрэг ирэх үү? Тэн дээр би өөрөө яаж бэлт. Төрөний хоолтой бэлэн бостой бас ирэхгүй. Санал бол нийлж байгаа шүү. Би Lakers-ээс ингэ тоглож бодоогүй. Гарч ирээд бас та нартай үзүүлэх гэж бас бодож байсан. Ер нь NBA ч гэсэн бас тэр бэлдсэн байл шүү дээ. Тийм. Самбар дээр та нар хоёрыг тоглоно гэдэг үр. Яг тэр нь хандлт ихсэн л дээ тэр хоёр тоглол. Тэгээ маргаашийн хамгийн чухал юм чинь гол нь нөгөө Chet Wemby хоёр чинь үнэхээр нэг драфт нөгөө гал настаг хоёр оюутан байхасаа тэгээд зул сараар энэ хоёрыг ч юм уу хоёр дарааллуулаад ингээд тоглох гэж бэлдсэн байсан чинь тэрийг бид нар маргааш кап дээр харахаар болчихлоо. Chet нэг өнгөрсөн жил өөдөөс нэг амар гоё тоглоод нэг хожиж исэн санагдаад байна. Тэрээс гоё тоглол. Вембиг нэг байхгүй болгож исэн санагдаад байна. Хоёулаа залуу хүн байна. Хоёулаа энэ жилээс ер нь Chet нэг төвшин ахгүй бол Вембиг ер нь барахаа болж ихлэндээ ер нь жоохон дутаал яваад. Яг нэгin эсрэг нэг дээр яваа. Chet Wemby хинэн вэ гэдэг нэг тоглолтоо өнгөрсөн жил хийгээд тэгээд гимтсэн шүү. Орондоо юм өрсөлдөөн дэрх юм уу та? Яг Wemby ингээд матчапаараа бодоход доор алуулна шүү. Wemby бол дийлхийд хэцүү болж эхэлнэ л дээ. Одоо л үзье те цаг хугацаа бол маргааш Wemby болон тоглоосоо тэгэх юм бол Chet ч одоо мөнгөштэй бараг даамалтах гээд явж шүү дээ. Яг тэгээд Chet Wemby-гээс муу байсан ч гэсэндээ баг нь сайн харагдвал хангалттай чадна л да. Баг нь хараад л гэдэг. Chet ч өөрөө сайн шүү дээ. Wemby-гээс Wemby-тэй харьцуулах. Wemby энэ хоёрыг харьцуулалт дээр болоо. Wemby нарыг угаас илүүстэй. Үгүй шүү дээ. Chet илүү шүү дээ. Бүгдчтэй үст. Урд чардуураараа тоглолтын яриад шүү. Тэг би ч гэсэн нэг ингээд амжилт биш. Wemby ч шал өөрөө утгагүй юм байна. Харин тийм утгагүй үнтэй Chet-ийг харьцуулаад байж тээ. Chet ч бас нэг торгохоо өндөр. Wemby ч бүр харь гаргийн юм шиг тийм утгагүй тэр жижиг нэг хүмүүстэй жоог хүмүүстэй заал авч байгаа. Тийм л нөхцлөл харагдаж байна. Үзэхэд бол тий. Тэгээд чи заалж малаад байгаа. Нэг ар мараар гаргана. Тэгээ энэ жил чи яаж яхад нэг юм хүлээ ажиллагаа шахсан тоглолт Монголд айгуу сайн байгаад байгаа. Chet бол яг л сагсч байгаад байгаа байхгүй тий. Wemby ч өөр харь гаргийн юм. Сагсч харь гаргийн үнийг харьцуулах шал утгагүй. За одоо маргааш хурдан болосоо гэл байж да. Тэгээ Kapi энэ тоглолтуудын дундуур Clippers өстө нэг хүн шиг тоглосныг тоглолт болсон юм аа. Тэгээд олон донд нэг юм байх. Яг гоо тэгээ нөгөө ямар багийн эсрэг тоглож байгаа нь айгүй чухал шүү дээ. Одоо жишээлбэл Pelicans-ийн эсрэг сайн тоглолоо гэж хэлэхгүй. Rockets-ийн эсрэг сайн тоглосон байхгүй юу? Clippers-ийн тоглолтоос. Тэгээ Harden нөгөө хувийн юм байгаа бах л та. Clippers-ийн сагс бол өндөө утгахгүй л юм. Harden заасан одоо хуучны Houston-ы тэг яг Мясаа хөлбөр. Бараг тэр хуучны Houston-ы сагс дөө одоо Мясаа хөлбөр байгаа. Harden систем байгаа. Чи ядаж амар бусд нь амар товтлогонд амар байсан шүү дээ. Тэр чи өөрөө Harden ч өөрөө систем гэсэн. Одоо тэр хөгшин систем болчихсон. Warriors-ыг л ер нь зогсоох шахсан баг шүү дээ. Тий хожижсэн шүү дээ. Тий. Paul-ын гойны харин тий. Тэр чин цувралдаа илүү явчихсан юм шүү. 3-1 үстэй тий. Paul-ны гойяар тэгээ додоод тоглолт дээр 23 шидлээ. Тий. Тий. Галц шүү дээ. Тэгсэн мөрдлөө оноо ойрхон яваад байгаа шүү. Тий. Тийм багтаа ч одоогийн Clippers-ыг харьцуулшгүй.
За тэгээд Энэ дээр гэхдээ- 8 удирдал тоглосон багийнхаа эсрэг 22 он авсан. Хин энэ 100 бут царин энэ өндрүүдийн эсрэг амар сайн үзсэн мөлий. Тийм. Энэ лилийн хамгийн сайн Тий, тоглосон байсан. 33 оноо авсан байсан. Стивен Адамс тэгээд Хьюстон Шингүү энэ амар өндөр баг штэ. Ийм багийн эсрэг ер нь бол ганц баг нэг юм лөө хоёр төгсгөл авсан. Урд тоглоонд орж. Хүмүн шингэн байгаа юм шүү. Хоорондоо. Брук Лопес нөөдөөс нь байж байгаа юм чи. Адамс ер нь энэ жил амар гоё яагаад байгаа шүү дээ. Өнгөрсөн жилийнхаа бодвол бүр гоё яагаад байгаа. Шингүүн ч бас солиотой л байна. Ер нь Rockets бол гоё яваа бас. Өөртөө форумч тэгээд бас жил янз бүр байдаг шүү дээ энэ л тий. Энэ шингүүн гэхдээ нэг юм сонин тоглоомуудаа хийчих юм тий. Тийм нэг тийм. Йокич ч бол нэг тийм хөрхи эвлэггийн хийчихэд идэв шүү дээ. Шингүү болохоор амар энэ зовж хийгээд байгаа юм Их санагдав. эвгүй харагддаг тий. Өндөр нам адилхан байл шүү дээ. Тийм. Би бас ингэнийг арай наанхан болоо гэж харж. Шингүү энэ 100 Серби эсрэг тэр Турк очиход Йокич хийсэн та. Авсан шүү. За одоо энийг саартаа ёо яаж байгаа юм бэ? Батум шүү дээ. Манай үеийнх яагаад ингэ Хилэн татлаад Энэ байд. одоо нэр болсон байна. ингэж болохгүй шүү дээ бас тий. Тэр чинь сайхан торгол дээрээс зогсчих хэвчээ шүү дээ. Тэгээ 2 хонооны зөрүүтэй өндөрлж байгаа шүү дээ. Хайрын тоглолт. Энэ туршлагатай давталгаа тоглолт ядаж чинь нэг ийм бөмбөгөө үйлдэл. оролцуулсан бол юу ч болох байсан юм билээ. Энэ бол том юу л да. Туршлагатай тоглолч байж боломгүй том алдаа тий. За тэгээ Clippers одоо гол нь асуудал нь угаасаа л энэ бага задлах хэрэгтэй байна л гэдэг асуудал болчиход. Гэтэ би одоо энэ уншиж байгаа юмдаа ч бараг. Клипсийг одоо сүүлийн баг Clippers оноо төгч авах шаардлагатай гинүү? дугаар болгон дээр ирж чинь тий. Оноо авах хөнгө болчихдог. Клипсийг одоо нэг ярих сонирхолтой болчихсон. Норман Паул гэдэг хүн л оноо авах чинь байсан юм байна. Тэгэд Одоо тэгээ сүүлийн ийм юм яригдж байгаа ийм юм байна. амар эрчтэй яригдж байгаа нэг солилцоо байгаа. FPG гэх юм. MPJ No Clowney гэсэн хоёр тоглогчийг аваад оронд нь John Collins Bogdanovic 31 оны 1-р төрөг ирэх өөх ийм яриа бол яригдж эхэлсэн байгаа. Тэгээд би бол Clippers-ийг тэр Kawhi Harden хоёроо явуулж ийжэл зүв замд орох байх л гэж бодчих. Энэ л тийш. Энэ хоёр биш. Kawhi Harden хоёр байх хэрэгтэй гэдэг. MPJ ирээд Paul шиг байх уу? Байхгүй. Гэхдээ энэ Clippers-ийн менежер гэж ямар хүн байд юм бэ? Гэхдээ би харин өнгөрсөн логт ярьсан. Harden юм шүү менежер нь. Lawrence Frank-ыг яагаад халахгүй байгаа юм бол гэрээгийн сунгах. Гэрээгийн сунгах гэдэг байгаа гэсэн тий нэрээ. Kawhi хоёр юм шүү менежер нь. Harden. Яг тэр нэг менежерийнх нь удирдлагуудаа танилцуулж байгаа нөгөө нэг юм тоон юм дээр дандаа ашигтай л ажилладаг л байх л та. Бизнес талдаа ч юм. Том хот Одоо юм харин шүү. одоо сүүлдээ бүр гайхаад их. Microsoft-ыг ийм тэнэг хүн үүсгэн байгуулсан байх гэж бодоод их юм. Мэдхгүй юм мэдхгүй шүү дээ. Тэгээ сагсаа мэдхгүй л байхгүй. Тэгээ сагс мэдгүй л байна. Энд чи одоо Microsoft-ийн хамт Мөнгөөр үүсгэн байгуулсан. мөнгөөр шийдэх гэдэг чинь асуудлыг. Дэлхийн топ 5 баян хүний нэг шүү дээ. Ер нь бол шүү дээ яг Монголч юм кейс байгаа шүү дээ. Ер нь мөнгөөр шийдэх гэдэг шүү дээ сагсыг. Оролддог. Тэгээ тэр нь фейлдээд Юу юм явж байгаа шүү дээ. Мөнгөөр шийдсэн юм. Мэдгүй би Lakers бол мөнгөтэй баг. Lakers гэхдээ өөрөө тийм юутай баг аахгүй. Одоо Legacy-тэй тий. Сагсны За дээр философи. Real Madrid ч нэг Galacticos гэдэг нэг Real өөрөө Фейл шүү дээ. Реалтэй юу аахгүй. Бас философитой баг аахгүй. Угаасаа тэгж нэг од цуглуулж. тийм. тэр талынхаа. Изааны баг. Изааны баг. Эхнийх нь бол фейл яг сүүлд нь бүр амар цуглуулдаг. Тэр чин зизүү мизүү бэкэн бүгд байсан юм зү. Тэр эхнийх нь Алдаж ондог байхгүй. За сагсан дээр сүүлийн зүгээр жишээнүүд авъя л та. Brooklyn Nets фейлдсэн. Өөр энэ Brooklyn 2 фейлдсэн. Тэр нэг жил одоо Los Angeles Lakers гэдэг нэг шар ягаан өсгөлтэй багч Gary Payton, Karl Malone, бүгдийг аваад фейлдсэн шүү дээ. 12 онд Dwight Howard, Steve Nash-ыг аваад фейлдсэн. Тэр мөнгөөр шийдэж болохгүй юм гэж бас яг спортч өөрөө тэр 8 сонирхолтой. Тэгээ мэдхгүй байна. Клипсээр мөнгөөр шийдэх гэж үзээд шүү дээ. Steve Ballmer тэгэл мөнгөнд итгэл юм л да. Гэхдээ тэгээд өнгөрсөн улирлын финалыг үзээд ер нь юм хувьсж ин да өөрчлөгч ин гэдэг дүнэлт хийгээд өөр болсон багууд байгаад байгаа үстэй. Ер нь залуунаас бас их чухал юм байна гэдэг ойлголтыг авах ёстой улиралдаа эсрэг сонголтыг нэгээд хөгшчүүдийг цуглуулчаад. Тэгээ яг хуваарийн хувьд бол үнэхээр амар байсан л та Clippers сая 5 дарааллаад аялан тоглолт хийж байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн хөгшин багтаал хэцүү шүү дээ энэ чинь. хөгшин хүмүүс байгаа нь үнэ. Гэхдээ энэ дээр чи хамгийн том асуудал Harden байгаа шүү дээ. Harden өөрийнхөө систем гэж ярьдаг тоглогч шүү дээ. Өөрөө систем байсан үнэ. 2017 8 байсан. Өнгөрсөн цаг дээр байсан. Одоо тэр систем чи хөгшин систем ажиллахгүй байгаа. Харт одоо эх жил энэ 100, эх 100, 26 оны 100
player option эхлэх юм ба штэ. Тэрийг 42 сая доллароос татгалзахгүй л байлгүй. Одоо өөр авахгүй. Хэрвээ тэх юм бол юу яа? Татгалзана гэж үзээд дараагийн дахиад нэг 3 жилийн гэрэмээр л гэж ярих байх л та. Харин 80 л 80 он. Ер нь бол бас 80 сонох гэдэг ингээ өдөө зэгтээ тоглож байгаа гэдэг сайн л тийм. Нэг талаас нь харахад бол нөгөө талаас нь харахад Клиперсийн 36-тай хүн чинь бас тийм. Клиперсийн амжилтыг уяад шүү дээ. Одоо яг Хардны өөрийнхөө позишн өөрөө яг цагс тоглодог арга барил нь өөрөө яг тийм тоглолттой учраас Холбогч холбогч биш. Тий. Бөмбөгөр локал авахгүй да ер нь бол Тий. локад төстэй. Локад бас бөмбөг эзэмшиг бага ингэж тоглолт найруулж тоглодог тий. Гэтэ Лука хажууд нь бол жинхэнэ найруулагч шүү. Хардны хажууд. Яагаад энэ багийн дасгалжуулагчаас нь хинч юу хайдгүй. Тэгээ энэ Кавайг яагаад Полыг боолт ингэж явуулсан. Би бол Хайрон лүүд нэх буруу өгөхийг хүсэж. Кавай байна. Кавай одоо Кавай хоёрын хинд нь буруу өгөө гэвэл Харданд өгöd байгаа юм уу? Тэгээ Кавайд биш. Би бол хойлонд л Хоёуланд нь өгч. Тасгалжуулагч яагаад өгөхгүй нэг хэлээр энэ том нэрнүүдгүй багийн чинь плей-офф энтэд оруулаад хожоод яваад иж болдог байхгүй юу? Тэгэхээр Тайрон лүү чи муу тасгалжуулагч биш үү? Би ягаад Хардны 3-1-ээс эргэн ирэхгүй шүү. Ирэхгүй шүү. Хардны ягаад онцлоод байгааг нь яг сагс тоглолт арга барил нь өөрөө одоо сагсны одоо Клипсэн тоглож байгаа арга барил шүү дээ. Баг болгоныг өөр ингэсэн тоглох арга барилтай байгаа шүү дээ. Яг Клипсэн тоглож байгаа арга барил нь яг Хардны өөрөө бөмбөн гэж эзэмшиж тоглоод байгаа. Яг бүр хуучин шиг тий. Хьюстон Вэст шиг гээд бөмбөг уяа. Тий. Гол нь. Тэгж тоглохоор чинь Хардн сая филид байсан шүү дээ. Филид нэг хэсэг байсан. Тэн дээр бас Максд бөмбөг булаацалтаад ингээд болохоо ойлоод тэгэл ирсэн шүү дээ. Яг энэ дээр ирэнгүүт яг өөрөө Хардны хувьд л аяг гоё байгаа зү. Хардны Өөрт нь гоё. Тий, яг өөрөө хамгийн гол нь хожихгүй байгаа. Гэхдээ тэгээд одоо нэг лидер нь хийн гэхлээр энэ чуг нь Кавай Леонард нэр яригдах хэрэгтэй. Тэнгүүд Кавай нэг тоглолтод довтолж байгаа тоо энэ төр нь хидж байгаа даа. Зүр үүргийн тоглогч байгаа даа. Орон гарна шүү дээ. Юу Тэгээд өсч бас буурсан. Хардны бас Зарим тоглолтод 10хан довтолж байгаа. Одоо жишээ нь Эсвэл бүр тоглохгүй. одоо ОКС жишээ шээ тоглолт болгоно 20 довтолж байгаа. Тэр нь угаасаа баталгаатай. 20 довтлоод 30 оног аавна. Кавай болохоор заримдаа 10 довтлно. Заримдаа 20 довтлно. Хардны бас өсөн шалтгаалдаг. Өсөлт өдөм тэнгэр мэдээ. өмгөөлж хэлэхэд Хард яг энэ тоглолтод Норм Паул эндээс нь тусалцсан орж ирсэн байхгүй одоо оноо. Одоо Паул шиг байхгүй бол Хард одоо үзэл нухаад Тийм учраас оноо авдаг хүн хэрэгтэйгийн хувьд бол хэрэгтэй. Тэгтээ бүр болж өгвөл зүгээр л энэ угаасаа одоо Кавайг авахыг олдох ч. одоо яг Норм Паулал хайж. Харднал одоо 12 сарын 15-нд Хардны юу нээгдэнэ? Солилцох эрхэн нээгдэнэ. Уг Хардыг одоо итгэж штэ. Хардныг болж өгвөл соличмоор байгаа байхгүй. 42-оор гэхдээ авах баг одоо байдаг л хэвээр байгаа л хэвээр 30 баг байна. Тэгээд Лавин нас баг Хардн дээр л үүдээ тий. Гэж бодлоо. Солидог дээрээ толвол Клиперсэстиг муухай юмнууд айгүй их гараад идэг штэ. Ер нь юу тэгэн гурт. ер нь их бодрын баг. Одоо яг байгаа тоглогч нарын ч гэсэндээ нэг юм хандлага муутай. Гэхдээ тэгээд баг хожихгүй болохоор тэгээд угаасаа бүх юм сүрдэг дээ. Хожиж явах бүх юм гоё л доо. Дэлгэрэнгүй ярьж шүү дээ. Одоо ингээ яриад ах юм бол наад бидний яриа бүр сүйдрэгөө мухар сүсгрөө нөгөө Клиперсийн хараал мараал руу орно нэрэн шүү. За тэгээ 12 сар хүртэл Клиперсийн одоо OKC-тэй тоглоно. Тэгээ Lakers-тэй, Detroit-тэй. Тэгээ хуваар нь бас амар байгаа. Өрөндийн өрсөлдөөнд ингээд уг нь гоё явж явах ёстой багштай удирлын өмнөх Цаасан дээр бол тий. Ямар хитэлжийлээ одоо жишээ нь би одоо баг тэр эхний дугаар дээр хэдэд нэрлсэн. 2-3-т нэрлсэн үү баг. Ямар ч их дэд дотор л байгаа. Би л 10. Клипс яаж ихлэр дээр рүү орох үзэл бас л тий. Гэхдээ өнгөрсөн жилийн тэр төгсгөл тэгээ энэ жил 100 хийсэн нүүдлүүдийн ингээд нэмээд бодохоор хинч тэр Билийг Паулаар сольж ийн гэдэг чинь одоо тэгэл шууд гонхтын тохиол. Яг одоо Джон Коллинс Моллинс ирсэн гэж ер нь өгөөд сайжирсан шаргал. Зүгээр нэрнүүд тэгээ л. Кавайны эрүүл болсон. Харин тийм. Би ошид Бил юу хоёр солигдоход за л гэж бодсон. Кавайг бол бид нэг хувийн амьдрал сэтгэл зүйтэй л бодоо гэж. Тэгээ Норм Паул үнэхээр Норм Паул бол гой тоглогч байсан байхгүй юм юу? байна. Аюу гой тоглогч. Тэгээд дарагдаал юм уу те ингээ нэг чимээгүй яваад идэг гэсэн тэгэл. Одоо Тэгээд тодорч штэ. Норм Паул бүх хотод болчихсоо л гэж бодож байна. Болчихсоо. Бас. Болохгүй тэгээд. Америк тоглогч юм чинь бас даваа талтай байхгүй. Тэгээ бүхд бол цалин малин нэмэгдээд тэгээд бас те. Тий. Өөрт нь бас хэрэгтэй. Гой тоглогч нь бас гоё штэ бас те. За бүх хотын санал асуудал гэрэл 7 хоногт эхлэх нэ. Тэгээд нөгөө нэг уламжлалсаар нэг 4 удаа
Нэг өдөр саналаг үлээ дабл, трипл гэж үрждэг шүү дээ. Одоо хүчээр Кавайг бас яанаас тааж одоо бас. Одоо тэгээд Клипс болно шүү дээ. Компанид ажлын хийхэлбүүд одоо. Сая гэж шууд Кавай маа юу орж ирж байна. Кавай одоо энэ байдлаар бүхөдөд болно гэхэд хэцүү байгаа шүү дээ. Статистик Хаардан баг талаас болох багийн юм. амжилт талаас Тийм. Одоо Клипс нэг тоглож ордог үстэй талбай. Одоо болохоос өөр орж таарна л да. боломжгүйтэй. Илээ. Тэгээд байгуулагч. дээр нь Харден Кавай хоёр чинь Америк тоглогч учраас давуу талтай байхгүй. Тий, цөг байгаа тий. Тий. Чин 16 Америк хүн сонгогдсон шүү дээ. 8 нь л гадаад хүн сонгогдсон. Тэгэхээр чин амар давуу талтай байхгүй. Яг үүндээ 16 Америк бүхөд нэрлэхэд баг Харден багтаа шүү дээ. Бараг л Хүний тарих угаасаа ингэж л ажилтдаг юм шиг л байлээ л дээ. Одоо сонгуул Монгол 9 шид юм хараад байхад баян хараад яригадаад байгаа нэрнүүд чинь ингээд дасал одоо саналаа. санал өгчдөг. Тэр чин PR шүү дээ. Сая Би ч мэдрээ одоо энэ хаана болох вэ гэл жишээ нь одоо юу гэдэг нэг Монголд нэг жирийн нэг инх хамгаалалт шиг нэг нөхөр энэ жилийн хаана л Лос Анжелест тэр багаас нэг гэж хүн сонгодоо л гэж бодох байхгүй. Тэгэл харангууд Харден Кавай хоёрын хин нэг Нийслэлийн бүхэлдээ зүгээр нэг гоё юм Клиперсийн шинэ ордон л Тий. амар том гоё ордон Амар болохоор ордон, гоё тий. байх. Клипс-ээс болж үчих юм ордон л байгаа юм шиг. Ордон л янз юм байна тий. Сайтдээ Крис Полыг багаас хасахтан за энэ Кавайн цалингаас гадуур мөнгө авсан чи бат юм байна да гэж би ер нь Тэр зүгээр бат байх уу? бодсон. Би угаасаа Тийм тэгээд болохоор одоо- одоо болтол чимээгүй байгаад байгаа энэ бүх одоо гэснэг дуусгаж аваад Аха. тэгэл 3 сараас Мөнгөөр л дараад байгаа Клиперсийн тий. тий энэ Яа, асуудлыг тийм л ил угаасаа гарч ирэх байх өссөн үсээгүй. Тэгээ нөө Пол ч жоохон хатуу хөөгтэй хүн юм болохоор тиймэрхүү асуудал гарангуут Кавайд илүү мөнгө өглөө гэж баг ярьсан учраас Кавайд дуусах гэж болно шүү дээ ер нь. Шалтгаан нэгсэн чинь өглөөд ирсэн гэдэл шүү дээ. Тэрийг тэгээ мэддгүй юм аа. Хаардаг юу? 20 жил Кавай өглөөдсэн юм шиг. 20 Харин жил тэгээд үгүй менежерт нь бас Хоёр дээ. мэдсээр. Тэр хоёр ажил суугаад зургаж байлаа шүү дээ. Ажил суурцыг. чи ямар шинэ руки тоглож авсан биш 20 жил үгүйсэн үнийг авчирчаад өгөхгүй байх гэж бодсон юм аа. Залхаасан малхаасан ч гэсэн өдөө өглөө залхаас Ер нь Харден Пол хоёр ямар харьцаатайг тэр менежер яг үндэ мэдчих л хэвээр биш үү. Тэгээ уусаа бодохоор шалтгаан менежер. тахгүй. зүгээр Үгэлсэн шиг. менежерээс сольж үзэх хэрэгтэй юм аа. Одоо тэгээ Пол өөрхий одоо тэгээ битгэлээ хийгээ байж л шүү дээ. Тэгээ одоо тоглоом зааланд мөн. ганцаараа бэлтгэл Оо хоёр баг маг холбогдсон гэсэн шүү нэ. За. Гэтэ ямар хоёрыг мэдэхгүй байна. Пол яг байгаа хөө. Одоо сүүлийн жилд нас нэг очоо нэг заагаа зөвлөж авчих Хоёр тий. баг ямар ч сан холбогдсож ер нь тоглохоор юм ярьсан шүү. Хүлээгээл байна те. Флекс бас байсан үгүй юу? Сонирхолтой. Лекс нэг зүгээр тэр угаасаа Гвардиан Тийм залуухан багууд Тийм сонирхож байгаа Тийм. та нэг Банана- менторлуулах гэж. Ментор Банана боц болохоор зүгээр Леброн байгаа учраас Лексийн нэр зүгээр тэр шуумаар л орж ирсэн. Тэрнээс худлаа л та. Бодтой боломж байхгүй. За тэгээд данх удаага бүх одод болох боломжтой 8 тоглогчийн хүснэгтэй камттай харъя. За Чет байна. Бат бах. Чет бол баталгаатай баг. За Франц Вагнер бас баталгаатай Баталгаатай дорндоос бол. Энэ Гадаад Герман Остер болж байгаа юм. Жамал Остер болж байгаа. Болж байгаагүй шүү дээ. Тийм болохоор нөгөө Йокич чинь хизээч All-Star-тай хамт тоглож байгаа. Үгүй Жамал ч Гөө Жамал ч болно. Улирлын Олстер болтол амар муу тоглоод байдаг байхгүй. Тийм. Сайн тоглодог үеийн билээ болтол тоглолт амар болдог. Уул нь бол Олстер тоглогч шүү Тийм. дээ. Хангалттай Олстер. Тэгээ энэ жил Канад тоглогч учраас боломжтой байхгүй. Тэгээ яаж байгаа нэг энэ бүст чинь нөгөө Стат Стеф, сайн Дэймон Лилард, Аа тий. Крис Пол, Вестбрук, Харден гэдэг нэг амар хүмүүс Хүмүүс яг байрлалаар байгаад байдаг шүү дээ. Тийм. Санал өгөхөд Одоо энд нэрээ гаргачтай юм л да. Жамал Мурray Олстер болоогүй гэхээр үнэхээр гайхмаар шүү. Одоо тий бас Норм Паул бас болчоос л тий Болчоос. одоо баг 12 нэгт хүлрэл хэд вэ? 11 2 дахь хүлрэл. Яг тэгээд болох л гэдэг Паул. 2 жил дараалаад 24 Онцгой оноо шүү. унжилчлаа штэ. Тий. За Амен Томпсон ч яг хөө боломж бол байгаа ах. Гэтэ Америк учраас жоохон. Гэтэ яг 16 Америк тоглогч нэрлэхэд бас хэцүү шүү. багтчихаа боломжтой юм билий. Багаас нь гэвэл Яг нэр 16-ыг нэрийг бүрдүүлнэ гэж өөрөө хэцүү байхгүй. Тийм. Тэрхлээр энэ багч боломжтой. Америк гэдгээрээ давуу талтай болчиход байгаа байхгүй юу? Харамсалтайгаар нөгөө талдаа 8хан гадаад тоглогч нь харин тэр дунд багтахгүй үлдчихэж магадгүй тоглогч нар бас гарах байхгүй юу? Тэгээ одоо зоободсон. Тийм. Зуубац жишээ нь бүх хотод болохгүй ч гэж магадгүй. Яагаад тэгэхээр байрлалгүй болчихж байгаа учраас энэ чинь зүгээр л 8 тоглогчийг сонгох хэрэгтэй. Бараг Байрал хамаахгүй бараг болчихсон ойлгомжтой. шүү дээ. Санал асуулах чинь. Лука, Йокич, Вемби, Янис. Шей, Шей. Гарааны тав баг тодорхой байна. Шингүн. Тий. Тэгээд Тэгэл баг энэ хим орж ир шүү дээ. Жамал Мурray энэ төр. Жамал Мөрөө тэгэл
8 бол бараг л Франц Вагнер. Тийм Франц Вагнер гэдэг. би бараг тодорхой шүү дээ. Харин тийм тэнгууд чинь харин энэ зарим гадаад тоглогч нар чинь үлдчих гээд байгаа юм. Гадаад тоглогч нар бол хайрна л. Тий. Тий. 16 Америк бол сайхан үрдчихнэ. Сэлүүггүй сайхан орох нь нэ. Бараг тэйтэй байдсан орох юм шиг. Тэрнээс нэг тоглолтууд нийт тоглолтын хэдэн үдэн л оролцсон байх. Бас Ёстой гэдэг заалт байгаа л дээ. JB baby бараг орчих юм шиг. JB орох л. JB чинь жил онцгой шүү дээ. JB болох уу угаасаа. Амар авах шүү дээ. За тэгээ энэ 7 хоног манай суугаар тоглолт гараагүй. Уучлаарай гэхгүй юу. Уучлаарай чи яах вэ? За тэгээ манай Нямба ер нь арга зам хайж байгаа. Тэгээд энэ жилээс эхлээд ерөнхийдөө үзэгчид ч гэсэндээ ер нь юу болж байгааг сайн мэдж байгаа хаа. Монголын үзэгчид биш дээ угаасаа. Зөв шүү. Дэлхийд даяар л юм чи. Одоо яалтаач. За тэгээд капын тоглолтуудын үр дүн бол мэдээж хүснэгтэд ч гэсэндээ нөлөөлөд явж байгаа. Тэгээ Лекерсийн 7 хоног 4-рөө унжээ. Өнгөрсөн 7 хоногт 2 Лекс онжээ гэдэг. Хүснэг дээр нь дашгүй Лекс онжээ гэж орж. зүгээр л Унцны хаалтаа чаас хоёрт яваа багаас нэг хөөрхөд юм шүү дээ. Яг зүгээр би өрсөлдөв. Үгүй би тгийгээ зүгээр л өрсөлдөнтэй байна л гэж хэлсэн. Ингээд айгүй хурдан өөрчлөгдөд байгаа байхгүй юм чинь. Хоёрт явж байгаа л нэг 7 хоногийн дотор шууд доош. Одоо эхний 5 баг бол бараг байдаг юм Хүн байр-байранд орж ийн доо. Эхний 5 гин. За Clippers тэнд байх эсгүй баг шүү дээ. 2-оос 5-ын хооронд бол ер нь бол адилхан шахав шүү дээ. Тэр Memphis оронд л байх хэрэгтэй л. Ёстой л байлаа. Clippers угаасаа хэцүү. Одоо тэгээд бүр цаанаасаа би бүх юм болохоо билээ угаасаа очих болчлоо. Даалсыг харалтай байна өөрөөс хэрэгтэй. Даалс угаасаа доороос юм шүү дээ. Дэвис ирээд тэгээд Cooper Flag-ийг холбогч болохоо болчихгоо өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Даалс гоё байхгүй. Тэгээ гоё исэн чинь бас эдийг солино гэд яригдаал байлаа. Сольсон дээр л дээ. Одоо Кайри ирүүл бараг 8 зүтгэх юм шиг бараг. Тэгнь. Гэтэ эдийг угаасаа сольсон дээрээ. Бусдаа хэрэггүй шүү дээ. Юу бодож байгаа юм бол одоо мэдгүй ш даалс юм. Хамгаалт авраг. Уцаага Лекс авчих гэсэн. Хамгаалт авраг авдаг л гэж бодож байгаа бах та менежер үзэн. Одоо тэр менежер нь байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр тэр бодол өөрчлөгдсөн баха. За ингээд эхний хэсгээ өндөрлүүлээ. Тэгээд дорнод бас гоё юмнууд болж байгаа. Дорн бүр гоё болж байгаа. Дорнодын талаар ярилцгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа төрүүлж болох нь Unitel Group. Эргэн татамаар л үзэгчтэй баазар улирлын 8 дахь дугаараа та бүхэнд хүргэж байгаа. За үргэлжлүүлэн мөн л капын тоглолтуудаа ярилцгаая. Дорнод буст Miami Heat, Orlando Magic хагас шигшээж эрхийн хадл өрсөлдсөн. Тэгээ Франц Вагнер гэмтсэн. Шүгийн 8 ер нь хамгийн гоё тоглолтын тоглолт баха. Тийм баха. Ойрхон тогсон тийм. Ястаа нэг капын тоглолт шиг гоё тоглолт болсон л юм байлаа. Тэгээд яг дээр нэг мужийн 2 баг. 11-0 гэж ихсэн шүү дээ зөв тийм. За Майами ч аргагүй Майами юм да гэж бодож ирсэн. Үгүй байна. Тэгсэн чи Орландо ач хоншортой байлээ. Орландо эвгүй шүү. Орландо эвгүй. Интер чин тэгээ гол нь Франц Вагнер тоглоогүй шүү дээ. Тийм. Тэгэхэд бол тэгэл яваа явчих. Desmond Bain ер нь Майамиг байхгүй болгоцсон шүү дээ тоглолтын шүү дээ. Тэгээс Майами нэх муу тоглосон бол байхгүй байхгүй юу? Яг л нөгөө довтлогоо нь явсан, оноонуудаа авсан. Хиро жоохон гэхдээ Майамиг орж ирээд нэг тийм үлрэлийн байсан шиг гоё ойлгохгүй. Орландод Яг шидээд байгаа, сул шидэж чадаад байгаа хэрнээ хийхгүй Би бол Хирог угаасаа нэг Зак Лавин шиг л тоглож гэж байна. Ингээд тулчлаа л гэж юу. Бэйн одоо бүр гоё яаж чинь те? Уус чинь те? Тийм, Бэйн бол Бэйн бол лидерийн дөрөвдөө энэ орсон хожил бол яг л Бэйний авчирсан л хожил байсан. ийм тэгээд Бэйн бага зүүчл эвгүй шүү. Бага Ларс юм уу? Пеле Ларсон. Швед залуу. Бэйн бага. Энэ сүүлийн үед харин энэ Энтони Блэк бүр үнэхээр супер байна. Энэ баг нөгөө шилдэг Sixth Man энэ төр Харин магадлалтай шүү. Тоомон яг гүйцчүүл тий. Энтони Блэк бол үнэхээр мундаг байна. Энэ бүх бодлох юм болов. Бэм үү? Тий. Бэм Америк төвгүй үстэй. болох уу? Тэ. Төвгүй. Майами гол нь өөрөө баг нь гоё болохоор энэ боломжтой байна. Яг үүндээ Хирогоос илүү Бэм илүү өндөр санал авахар шүү дээ. Тий. Яг үзүүлж байгаа нөлөөг. Тий. Одоо энэ жилийн хувьд ч гэсэн ер нь үзэгчдийн санал дээр Бэм нь илүү жиндар санал авах хаа Хиротойгоо харьцуулахад баг дундаа гэмэл. Тэгээд нөгөө Майамид одоо баг хамгийн удаан тоглосон тоглогч ч баг тий. Гэтэ яг хуу
хамгийн номер 1 нь одоо Лорен Паул байна л да. Тийм. Майами дундаа бол. Тэгэл Орландог онцлог юм. Бэйн бол бүгд дулах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ яг үүндээ багийн лидер нь Франц Вагнер, Банкеро хоёр болохоор Бэйн нэг тийм санал. Яг багийн лидер Бэйн өгöd юм шиг. Үгүй ээ, ер нь бол Энэ бод төдөл дээр. уртдаа Франц Вагнер л байгаа шүү дээ. Энэ жил чи Банкеро ч Тэгээ амар банкер байх ёстой үстэй. байх ёстой л доо. Энэ хоёр яг бод тоглолтын төлөөгөр бол Бэйн өгöd шүү. Тий. Энд дээр бол яхаарахгүй бэн л бэн л. Би бол энэ зөвхөн энэ нэг Тэгээ хаяа бэн сүүлийн нэг жоохон хідэн муухан тоглолтын дээр гарах юм аа. Бэйн яг Орландогийн муу эхлэлийг эргүүлсэн шүү дээ баазар. Үгүй энэ тоглолтын дээр үү? Гөө ер нь Орландо бол удирдлыг муу Тийм эхэлсэн. тийм үү эхэлсэн. Бэйн бол тоглолтыг өдөртөө одоо багаа ингээ мандалаад яваад ин гэж би бол хараад байгаа шүү Орландог. Надаа бол Франц Вагнер хий хоёр бол яг ажиллаа хийж байна. Банкероос хэсэг бэлтгэлтэй л шүү дээ. Банкеро энэ жил ер нь нэг жоохон Орон гарна шүү дээ. дээ. Тэгэхээр бол гол Франц Вагнер Бэйн хоёр байна. Тэгээд яг Саксыг бас тий Саксыг нөлөөтэй гол хүн шүү дээ. Өнгөрсөн жилийн тэр төгсгөл мөсгөл бол Сакс гимтэл Орландо эвгүүлсэн шүү дээ. хэл гоёг болчиход байгаа юм Орландо. Орландо энэ жил эвгүй. Ер нь орондоос Детройт, Орландо хоёр Гоё тий. нэр нь гоё. Удирдлийн баг ихний дугаар муугаар дээр энэ жилд орондоос ер нь Орландо, Детройт хоёр их онцлогдож яригдчихсэн шүү дээ угаасаа. Тэгээд тэрийг харуулж Тэр юу эхлэхэд нөө юу хичээд шүү дээ. Би нөө бичиж амжаагүй. Би бичсэн бол Орландог би нэлийн дэг өрчихсэн. тийм Ер нь дээгүр битсэн. Бичсэн үү? бичсэн баасна 3 мурт барж гисэн. Детройтыг бол харин би доош явж гэсэн баг. Детройт бол өстө бодсноос бүр шал өөр гоё тоглож. Тийм зөвхөн бодсноос бол бүр хол супер байгаа. Хол супер. Гэхдээ өнгөрсөн жилийн төгсгөлийг их гоё хийсэн болохоор Тий бас сэргэлттэй тий. Детройт бол бас итгэл байсан. Тэгээ ийм амар байна. Би Орландог бол дөрөв төвчж ирсэн юм. Би бас 3 4 Орландо гоё байгаа л да. За тэгээд Франц Вагнерын гэмтэл бол азар гайгүй нэг 2-4 7 хоногийн гэмтэл болж таарсан. Тэгээд Magic Wave бол сүүлийн 10 тоглолтоос 7-д нь хожигтой явж байгаа юм байна. Одоо тэгээд энэ хугацаанд Банкеро буцаад Франц байхгүй чинь форм Тоглолтоо олчихно шүү дээ. тий. Олоод авчихж байх угаас. Зөв тоглогч бас та Бэйнийг тий. Мемфисээс. Тэгээ аймарсан 10 тоглолтоос 7 хожигдсон гэдэг чинь энэ дунд чинь Францгүй, Банкерогоо тоглолтууд нэлээд хэд байсан шүү дээ. Тэгээ ер нь нөгөө өнгөрсөн жил Орландод бас нэг жоохон оноо авах юм дутагдаад байдаг байсан шүү дээ. Бэйн шиг Тий. тий. Шидэгч маягийн тий. Тэрийг нь нөхчлөө. Дээр нь Сэлгэнэсийн Тристен да Силва, Антони Блак гэсэн хоёр тоглогч. Дэвшээглээ. Их гоё тоглолтыг нөлөөг үзүүлж ин чинь Мориц Вагнер байхгүй байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ Кристен Силва ч тэгээд одоо Банкерог оролж тоглоод байгаа. тий. Сайн төвшин агцсан байгаа шүү. Тэгээд төвд нь Вендел Картер суунгут Гога тун боломжийн тоглоод байна. Тазе. Тийм. Тэгээд Сакс нэрүүс харуул байна гэхээр ер нь бол Орландо Улам Жигдэх Бэйн юм жоо да дургуун орчих шиг боллоо. Гүү, Жоо гүү. ааштай Бэйн. Гүүгүү зүгээр яг хөө би нэг Зөв, тийм хэлээ бичлэгнүүдийг хэлээ. үзсэн юм аа. нэг бүх шиг шүү дээ. Биеийн хэлбэр дургуун юм шүү. Богын гармартай. Бэйн тэгээд юу шүү дээ. Бас гоё харизмтай шүү дээ. Гэтэ тэр нэг сонин үйлдэлүүд нь яаж байгаа юм бол тэр нэг мунцсан тоглогч руу бөмбөг шидэж мэдчихэж Тийм байгаа. тэдгээр нь л жоохон онцгой Албаар харагдахгүй юу? Тэр чинь нэг биш удаа байгаа байхгүй юу? Айгүй олон, бүр маш олон. Тэр чинь яг талбай дээр юу болж байгааг л хийж мэдэхгүй шүү дээ. Яг хөө тийм үйлдэл гаргадаг тоглолтууд зөндөө л Тэр унсан унахаас өмнө Юу ч болсон юм юу бэ? болсныг мэдэхгүй л дээ бид нар. Зүгээр байгаа үнийг бас янз бүрээр одоо талбай дээр бас 9 жил юм болж байгаа шүү дээ. Тэгээд тэр гаргасан үйлдэлийг зөвтгөж болохгүй. Тэгээд техникээ мөнгөө торгуулаад төлөөл явж Тэгээ нөгөө $34,000 сая алдсан. Тэгээд энэ тоглолтын дээр чинь өгөх гэж байгаа юм шиг тоглоод байна. Тэ за наа чи яг Үгүй аваад өөрөө хэлсэн дээ. зүгээр ахгүй юу? Тийм гурт олон удаа бэ ингээд байгаа. Одоо ялангуяа энэ Тэгээ Орландо ч угаасаа нэг юм хатуу тоглолттой тийм Бэйн ингээд харж байгаа. Буруу. Тэгээд торгуулаар өөрөө мэдрэл явж шүү дээ. Буруутай тал нь ганцаараа Бэйн үг гэвэл бас Биш байхгүй юу? Гэтэ бид нар үйлдэл ярьж байгаа шүү дээ. Хүний биш. тийм. Гэтэ хулан чи яагаад төрүүлжлээс өөр юм яриад. Ямар Түгэн юм дортыг би нэг яг энэ талаас нь өмөөрөл хэлсэн шүү дээ. Доорч одоо яг юуны таандрын бас нэг Бас нэг юм заван тоглож шүү дээ. Тийм. Баг болгоно тийм хүн бай. Келли Олиник манай бооссонд нэг сайхан хүн байлаа. байлаа. Тийм. Манайд одоо смартыг тийм болох гэж авчирлаа шүү дээ. Смарт бол тэр ажиллаж Хин лээ. Морисын ах дүүс Тийм байна. Морисын ах дүүс байна. бөмбөг савгуул сагсан дээр бол одоо байх. Тренерийнх бол тийм хүн хоёулаа сэлгийн бүр үзэгчийн суудлал сууж идэг. Йокич хоёр ах нь байгаа. Гэтэ шүү дээ зүгээр би гэж боддог. Одоо
2010 одоо тэгээ Кобигийн үе үед бол одоо хэрүүл мөрөл тоглолтын үед бол байгуулдаг гэсэн шүү дээ. Нүүр мөрлөө бөмбөг ингэж Харин тийм үз гоё шүү дээ. Чи дуртай юу? гоё. Би бүр тэгж тийм юм уу. Хоёр залуучууд тэгээ зодлохоос бусдаар ингэ маргаж байгаа шүү дээ. Тэмцэж байгаа шүү дээ. Тэр ер нь амар ингээ хувьсаад байна тий. Одоо нэг эдгээр сорт болоод байна. Балхамт дээр бүр үлээж мүлээхээ болчихжээ тий бүр. Одоо чи бүрээс бараг саяд бөмбөг савалт маавал дээр $35,000 гэлээ. Тэгээд лари борд мөрд ч юм уу зодлоо. Тэр чи бүр утгаалцсан. Тэр бол бас муухай тий. Тэр бол арай дэндүү. Ламбер бол тий. Ламбер бол зүгээр багтаа орж ирсэн үнийг шууд зоддог ч шиг. Зоддоор даах юм бол бараг манай багийн юм. Сүүлийн 2 жил харин нөгөө гинтл их байгаад байгаа болохоор шүүгчд бүр ингэж амар үлээдэг болж малцсан юм байна. Зүгээр сая Адамс сүүлдээ арай л амар байгаа. тоглогчтой одоо жоохон маргаан цагаан жоохон байх хэрэгтэй. Бэд одоо шин Рондогийн нөгөө нэг Коби мобитэй хэрэлдээл би энийгээ нүдрүүн чичээл ингэж мингэж тэр шин гоё байдаг байхгүй. артист Пол хийжтэй. Би лав ингээл тоглол. Тэгээд ирэх юм бол улам шимтэл үздэг шүү дээ. Ингээд бүр ойртол ингээд зүгээр эн чин зүгээр сагсан бөмбөг болцохоор бас жоохон 2 цаг 30 минутын үеэр бас жоохон хэцүү. Хоёр ирэх талбай дээр хоёр ирэхдээ нэг нэсээ тоглож байгаа шүү дээ. Тэгвэл тэгэл хэрүүл маргаан янз бүр юм үүсэж байгаа. Тийм үүсэж байгаа. KG Magic Gary Payne тэр нэг ам мэл бол бүр амар юм байгаа шүү дээ. За гэхдээ ямар ч одоо үзмээр байгаа бол бас UFC үзэж байна. Зодоо биш үү? Зодоо биш зүгээр юм. Зодоо биш л дээ. Зодоо шиг хитэрч шугам байж тээ. Тэр шугамыг давахгүйгээр тулж очих гоё байхгүй юу та. Одоо гэхдээ яг тийм юм болдгоо гэвэл бас болж л байгаа л да. Гэхдээ хуучных шиг бол биш. Софт болсон шүү дээ одоо. Одоо тийм юм болцохоор $30,000 $50,000 торгоод гарч. Одоо тойруулж паслаа шиддэг болсон шүү дээ. Шак мах ярьдаг шүү дээ. Энэ нөгөө нэг зөвхөн NBA-дэч биш энэ нөгөө хүн төрөлхтний бид нар ч одоо нэг генерашнуудад яваад байгаа шүү дээ. Millennial, Gen Z, Minzy. Үүр нарийн тэр хүнтэйг холбоотой. Тэрнтэй л холбоотой. Нийгэмтэйг холбоотой. Яг үнэ. За Нью-Йорк, Торонто бас боломжтой болов уу гэж бодож ийсэн. Гэхдээ Торонто нөгөө гинтлүүд бас их байгаа даа. Яг энэ үед нь таарчлаа л да гинтлүүд. Харж байгаа Emmanuel Quickly гээ тий. Нью-Йорк ч Кат бүр энэ тоглолтын дээр амар тийм агрессив тийм гоё байсан. Айгу Никс ер нь айгу гоё тоглосон энэ тоглолтын дээр. Одоо тэр нөгөө Ананоби энэ бүр амар хамгаалаад ерөөсөө Инграмыг бол ер нь тэгээ тоглолтын хязгаарлалчихж байгаа байхгүй. Тэгэл тийм гол нь Никс аваа авчиж байгаа байхгүй. Энэ хоёр плей-офф тааруул харин гоё шүү. 3-6 мурга хавцаагаар. Тий. Ер нь өрөндийн капи тоглолтуудыг бодвол Доронтын 2 тоглолт бол өстой гоё тоглолт байсан. Таус бол өстой төв шиг тоглосон тийм энэ дээр л. Тий. Самбар гоё тоглож байгаа тий. Таус чи юу байдаг вэ? Тойроо шидэд ингээд залхуур явчихдаг. Тэгээ манай аргагүй хөө нөгөө яанаас солигдох гээд тэр дунд өөрийнх нь өөр яваа. Тэгээд нь гараад бас. Наа чи биш шүү. Бодож байгаа. Тэр үнэхээр ондоо байгаа гэсэн байхгүй юу? Уул хүсвэл юмтай шүү дээ. Аль аль талаасаа л да. Хүсүүлийн найзтай гэдэг юм шүү дээ. Зүгээр зод том хүмүүстэй зодлох дургуул юм байхгүй тэр доор. Тойрч үгээр шидэд. Биний амраар тоглох гэдэг байхгүй. Би ч өөрөө хойд тоглолдог болохоор мэдээд байна шүү дээ. Иймэрхүү байгаа. Та гэдэг. Тэрнээс бол хаширмаар тий. Доор ч бас тийж амар биш шүү дээ. Байнгын зодлох ч гэдэг. Хавирга моргор бол байнга л тохорж ирнэ. Тийм шүү дээ. Байнгын хүн болго орж ил мөргөн шүү дээ. Орд ирж байгаа хүн болгож өндрөөний өдсөн. Гараа чаглаад орж ирнэ шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Том жижигэн зөрүү байна те. Тэр доор тоглох тийм гоё юм шилтэй яг байна. Өсөдөх юм биш. Гэтэ ийм гог яхаар яг үнэнээ. Гог би ийм байхгүй. Би ч одоо яг өөрөө юу харангуй шиг 30 хүртлээ гээл зодтолчихсон. Доор ингээл голцсон тоглож. Яг тав дээр. Тий, яг тав дээр. 4 тав дээр. Тэгвэл 30-аас дээшээ ингээл жоо холдоод. Хойш алхаа шидрүү ороод. Жоо гаширсан. Тэр чинь угс байгалийн үйл юм чинь. Өө одоо Бог яхаа яг тэр нөгөө авраг болж исэн яг тэр жилүүдийг бодохоор ондоо доор. Сүүл рүүгээ гүй яг тэр сүүлийн авраг авд 16 он мөн. Тий 16 он биз дээ. Тий 16. Одгийн ахалт ороо алдцдаг болсон. Болсон шүү дээ. Би жоо чи ерөөхдөө гарах маягтай болсон шүү дээ. Тий. Би яг 4-дөр тоглоод. Тий 4-дүү болоод ирчгэрч гэж байгаа. Одгийн ахс гэхдээ. За Монгол Америкийнхаа лигийг хольж сэлж ярихгүй шүү. За тэгээ Нью-Йорк хоцсон энэ тоглолтын дээр. За болцсон. Гэхдээ яг Торонто Орландо хоёр бас тоглосон бол гоё гэж бодож ирсэн. Тэгтээ Нью-Йорк Никс бол энэ тоглолтын дээр яах аргагүй. Үнэхээр хавь илүү байгаад тэгээ хожлоо. Тэгээ Броклин хараад ярилцъя да. За тэгээ яварцсан маргааш хагас гişээ тоглолтууд Вегаст одоо багууд бүгдээр энэ 4 баг бүгд Вегаст очсон байгаа. Тэр Prime гэдэг үгийг уншихаар сэтгэл өвтө жоохон дургүй өрсөд байгаа юм да. За тэгээд Орландо Никс дээр энэ хоёр дээр таамаг хүү
Орлондо. Би бол Орлондо очижосоо гэж Түүх дотроо тийм үү? хүсэж байна. Гэтэ Францгүй болохоор яг Нью-Йорк ч нөгөө хүнсэн тавтараа болохоор Юу Францтай Францгүй хожно гэж бодож байна. би бол тоглолтын үед угаасаа Нью-Йорк хожих байх гэж бодож байна. Гэтэ Орлондо хожижосоо гэж өөрөө дотроо бол хүсэж байна. Амгаа юу гэж бодож байна. Би юус энийг бодмоо. Лад. За би нэг хоёр баг л нэрлэх юм байна те. Нэг сонгож шүү дээ. За. Орлондо. Тэгээ нөгөө талаас Spurs. Яа. Би нөгөө талаас хараа Вемби тоглоод Спurs бас Энэ Вемби тоглоно гэсэн юм шүү. тоглох маш тоглох. те. Гэхдээ тоглохоор бүр болцсон гэж Болцсон. би. Гэхдээ яагаад ч юм одоо яагаад ч юм ч гэж дээ ер нь хүний зам бах төө нэг жоохон сулын дэмжлэг шүү. Тандрыг Би болохоор болохоор Орлондо Spurs хоёрыг дэмжиж байгаа байхгүй да яг үнэ. Гой мэдрэмж шээс. Тэс нэг байгалийн инстинкт. Ягаад чи нэг дутуугийн дэмжиж байдаг шүү дээ. Манай монголчууд ч тэгдэм юм. Тэнцвэр хадгалах гэдэг шүү дээ. Ямны тэнцвэрийг хадгалах Би бол Тандрыг сонголоо. гэдэг. Угаасаа нэг юм илүү байгааг энэ илүү юм чинь хожно гэж хэлчих чинь амар амархан бохгүй. Тийм шүү дээ. Орлондо Тандр финалд бол Би гоё. бол дорндоос гарч ирсэн аль нь ч өрөндөөс гарч ирсэн хоёрын аль нь ч гарч ирсэн өрсөлдөө үзүүлж чадахгүй өрөндийн хоёрын аль нэг нь л гэж бодож байна. Харин маргаашийн тоглолт бол их гоё болох бах гэхдээ өгөхөөсөө хожих бах. Гэхдээ Spurs хожвол дорндын багийг ер нь бол хөнгөн л Энийг Тэгээ яригдах мөнгөнд үн чинь би өөр ингэж бодлоо бүр. Одоо яригдах мөнгөнд үгийг харъя. За тэгээ. амар Ийм их мөнгөний төлөө амиа тавина л да. Чи Бэйн бол одоо шийдсэн байгаа шүү дээ. Цаа чи ямар ч байсан юу яасан. хүний амьдралыг 35,000 доллараар үржүүлээд олоод авсан. 100 орцлоо. Тий. 106,000 болчихсон. Тэг өнгөрсөн удирлынхаас нэмэгдсэн юм билээ шүү дээ. Тий. Би энэ жилийн бүр шагналаас. Өнгөрсөн чи зүгээр авраад нь л шагналсан юу лээ. Тэг санагдаа. Эсвэл финал тасаа. байсан л байна. Задрага байгаагүй. Лас Вегас явхад бол шагнал байсан. Гэтэ ийм өндөр мөнгөнд нү байгаа. Одоо ч юу вэ? Авраг болсон багийн тоглогч болгон 500,000 30,000 гэхэр чинь Амар уус. Амар тоглож байгаа шүү дээ. Чи дээ. 5 сая 7 сая 8 сая юм шүү. 8 сая доллар уустай. Хүн шагналд авраг болсон багт тоглогчд нь өгөх мөнгө л 8 сая доллар гэхэр чинь алж байгаа байхгүй. Тэгээ яг энэ мөнгө чинь яагаад энэ тэмцээн Amazon Prime-аар гараад байгаа юм бэ? Тэргээр мөнгө олоод байна. Телевизийн гэрээний мөнгө чинь ингэж нэмэгдэж орж ирж энэ тоглогчдын шагнал болж байгаа байхгүй. Тэр ирээр өрсөлдөөний нэмж юм. Одоо тийм энэ чинь хоёр талт гэрээтэй тоглогч нар ч бас багийн мөрөлдөнд байгаа шүү дээ. Тэгэх юм бол тэд нар нь яг 50% авах юм билээ. Тэгэхээр авраг авсан багт одоо жишээ нь юу гэдэг нь OKC-д Spurs, Orlando-д, Нью-Йоркт байгаа хоёр талт гэрээтэй тоглогч нар баг нь хэрвээ авраг авчих юм бол ямар ч нэг 250 60,000 долларын шагнал авна гэсэн үг байхгүй. Нэмж тоглохгүй байсан ч хамаагүй гэсэн үг. Гоё. За тэгээд капын тоглолтуудаас гадна Boston Bucks тоглосон байгаа. Өдрийн тоглолт. Бас гоё тоглолт болсон. Одоо үр дүнгийн төгсгөл нь үзээгүй хүмүүс байж магадгүй. Үгүй шүү дээ. Бакс үү. Яниско Bucks хожлоо. Энэ манай Вайлш уг амар сайн тоглосон. Jordan Washington үнэхээр гоё залуу лээ. Boston ер нь тэгээд Энд 2 3 жил болсон мэт дээ. 3 дахь жил. 3 жил дээ. Энэ дээр хэн муу тоглолцсон? Peyton Pritchard, Derek White хоёр Тийм. жинхэнэ шидэд орохгүй байсан л та. Гэтэ энэ яг дээр манай сүүлийн 3 жилийн сагс тийм л байгаа шүү дээ. Шилд Шилд оруулах орохгүй болож байгаа. Агуулга муутай яваад байгаа шүү дээ. Зурлагийн философч ерөөсөө эсрэгээс олон шийдчих тэгэл орол манай хож. Гэхдээ логикоор бодоход зөв л дөө. Логикоор зөв. Математик талаасаа зөв байхгүй нэр чинь. Илүү олон давтлуул Илүү олон авах боломжтой. боломжтой. Авах боломжтой шүү. Тэгэхээр чи өөрөө бас математик биш байгаа юм тий. Кевин Портер чинь хөөе. Triple down хийж байгаа энэ тоглолтын нэр чинь. Кузма чинь алсан 30 донаа авч байгаа хөөе. Гэхдээ тэний ингээд ах юм аа. Литрүүд нь гимтээд байхгүй болчингурт багийнхнаа сайн тоглож Боломж шүү дээ. гэж ийм зөвлөл болоод ах юм уу Бөмбөгийн тий. боломж орж ирж байгаа. Тий арай олон бөмбөг сайн тойроод бүгд айгүй оролцоотой болоод эхэлж Тэгээ дээр нь нөгөө баг нь бас нэг жоохон Зарцахгүй бас хийж орж ирж байгаа шүү. бас тийм бах. За Дутуу яамаа Яамаас чинь хүн тий. чинь ингээд тий. Зарцалт байх. Хүн Хүний чинь байдаг байхгүй тийм бодол хүн болгоно. Космос ч боломж гараад ирэнгүүт зүгээр 30 мөч яваа зүгээр. Даанч дахид дараагийнх төр ингэж тогтож чадахгүй л тий. Зүгээр нэг энэ Тогтмол Монгол чадахгүй жижигхэн хэмжээнд чинь тэгдэг үстэй. Тэдний баг чи хиймтэй үлээ гэдэг нэг тань дээр Тэр нь байхгүй гэдэг айгуул юм биш гэж бодчихдог байхгүй. Тэгээ тайвшир ороод иргүүд нөгөө дөрөв цохилт өгөөл тэгээд. Тийм. Хэд гураас гэж өгөөл. Тэгээ Боби чи сэлгэнээс 20 доноо 10 самбартай дабл хийчихэж байгаа. Гол нь тэгээд ийм тоглолтоо тогтмол хадгалдаг хүн чинь л од тоглогч болж байгаа шүү дээ. Айгуу нэ. Түүнээс биш нэг
ганц 2 удаад NBA-ийн 450 тоглогч хин ч нэг тоглолтод 20 давталхад ер нь 20 оноо авчих тоглогч нар баггүй бүгдээрээ. Одоо тэгээд Tatum одоо мөртлөөс орж форумд орж Бостон бас тэгэл үзэн шүү дээ. Бас тэгээд 8 руу үзэн тэгэл те. Бостон ер нь гэхдээ Tatum ороод ирчүүл плей-офф тоглол бас эвгүй шүү. Тий, Саймонсоо солино гэдэг бол Бостон ч. Тий, Саймонсыг солино гэж сольж болчихвол Саймонстайгаа мессеж бас аюултай шүү. Саймонсыг сольдог, тэгээ Tatum ирдэг, тэр юмд авах цаад ингээд тоглогч нэмэгдүүл Бостон эвгүй байхгүй. Бостоныг ер нь энэ жил баг яриаг юм шүү те. Зүгээр нэг деталь яриаг зүгээр ихэд нэг. Тэгээ угаасаа нэг муу байгаа л гэдэг байгаа шүү дээ. Юу яриагдаг юм чинь. Тэгэхээр ярихаас үйл явдал болоогүй. Гэхдээ хүмүүс тэгээд одоо Бостон хожиж явах гээд байгаа унсан дээр мэргэлэх гээд байгаа амгаа болохоор том багууд ундг юм уу? Ингээ сайхан орлогоо олоод дээгүүрээ тоглоод байж байгаа. Уг зүгээр эзэд бол даад өнгөрсөн гээд аюул хаяа. задарсан шүү дээ. Задлсан шүү дээ. Тоглогч нар өөрсдөө дасгалжуулагчтайгаа ингээд зүгээр болоод хожоод байгаа юм чи яах юм те. Албаар хожиж гэж ер нь юу аах. Тамирчин албаар хожидно гэж талбар гарахгүй шүү дээ. За тэгээд Янсыг бүр 7 хоногт бүр зүүдлээ. Майами очсон байна гэж зүүдлээс ирдэг юм да бүр амар. Тэсэн чи Бруклин Нетс явахаар болчлаа. Тэгэхгүй юу. Тэгээ Бруклин Нетс биш хаа. Тэгээ энэ бол гэхдээ айгүй том одоо юу биз дээ. Тий одоо Нью-Йоркгүй Бруклин үл гэсэн үг байхгүй юу? Зэрэгэлдэл юм чи. Тий орон сууц худалдаж авч ийна гэдэг чи би бол энийг энэ гэхдээ яг үйл хөдөлгөөнгийн бизнес ч юм уу бас байж болно гэдэг байгаа. Үгүй баха. Тэгвэл хамгийн бүр сонирхолтой нь заяа. Энэ авсан орон сууц нь Бруклины бэлтгэлийн төвөөс хэдхэн 100 метрийн зайтай гэсэн. Тэгээд Бруклин Аврал явчихжээ. сэргийн босголт болох юм байна л да. Янстай тулгуурласан. Тийм юм байна. 14 сая доллараар одоо коттеж хаус биш орон сууц авсан сонирхолтой байна. Тэгээд Яг уу бүр амар Бакс одоо Бруклинээс юу драфт ирэх гэхгүй даа. Юу те Бруклин. мэдхгүй одоо тэгээ Тоглогч бол байхгүй. драфт ирэх л авах байх л та. их гурал тарахад цуглуулсан зөндөл Тийм юмнууд нь болцоод байгаа байх л та. Драфтаар л зөвлөх юм да. Тэгээ өөр цалин Энэ жил чинь Бруклин чинь л ихэд ихний торгоос 5 хүн сонгож авсан баг шүү дээ. Тэгэхээр чинь драфтын ирэх бол байгаа байхгүй юу? Дараа жил мөлий. Нөгөө бусад багаас цуглуулсан. Гэтэ за орон сууц гэдэг үгэн дээр бодох хэрэгтэй байна тий. Янс бол одоо явах нь да. Яг нь энэ орон сууц гэдэг нь пентаус л өөрөө байна. хэрвээ байх гэж ивэл Амар орон сууцны дээд давхрын пентаус л байгаа л да. 14 саяхан юм чинь бас тий. Тэгэхээр Бүгд Янас зүгээр би бэлтгэлтэйгээ ойрхон баймаараа энэ Нью-Йоркийн төвчрэлт ингэ цаг өрмөөргүй байна гэл тийм сонголт хийсэн ч болно шүү дээ. тий. Манайсаар зүгээр наа. Гэтэ заавал Бруклин дүүрэгт гэдэг нь бас Бруклинд очсон ч гэсэн үг бас биш. Нью-Йорк ч гэж болно. Нью-Йорк ч гэж болох байхгүй энэ чинь зэрэгэлдээ нэг одоо юу гэдгийг Шингэлтэй Сүхбаатар гэдэг шиг л байгаа шүү. Харин аль нь ч гэсэн чухал Тий. тий. Аль нэг Тэр дээр зүгээр нь л бодоод л байгаа юм. Тэгэхээр кат яагаад Инүү сайн инүү тоглоод гэл байгаа юм байна. Катинэр холбогдсон тэгээ Кат би явахгүй би сайн тоглож чадна гэдэг юм шүү. Би Янас шиг тоглож чадна гэж үзүүлээд байгаа юм шүү. Кат Бакс руу бол Янс юун дээр очих нь дээр гээл аа. Нью-Йоркын дээрэлтэй Бруклин Нетс. Цалин ч ер нь дөхөн үстэй 500 eurох юм. Ер нь дөхөж Ер нь ойролцоо. Тэгээ нэг газар драфт манча орж ирэл. Газар тоглогч гэл явах нь Одоо да. яа тий Янасыг Кевин Портертой ч юм уу, Кузматай ч юм уу өгөөл нөгөө талаас нь Аноноби Таунс ч юм уу гээл авахд Болчихно. Ер нь бол Нэг юм гоё гэхдээ том юм болох. Бруклинхэр бас арай юу байхгүй гэдэг тийм. Бруклинд гол нь оронд нь яг зөвхөн драфтын ирэх гэхэр чинь цалин тэнцвүүлэх шаардлага үүсэн. Тэрэн дээр нь хамгийн өндөр цалинтай нь баг MPJ шүү дээ. Ассет нь өөрөө хүрдэхгүй байна л да. Эжиж гэрээний Тэгээ гол нь Бруклин энэ ярианд айгүй олон удаа орж ирээд байна л та. Нодлын Янисыг яана гэж яхад ч гэсэн тэгээ Бруклин хэрэгжижсэн чи Янис өөрөө ч Янас өөрөө нөгөө Нью-Йорк зүг рүү гээд идэг болохоор л банк холбогдоод идэв юм. тийм л. Явсан ч одоо майшаа авчлаа одоо тийм болох юм. Яалчгүй гэхдээ Янас одоо нөгөө нэг 90 чинь бас нэг 30 гараад ирэхээр бас нэг за одоо амьдрал ахуйгаа одоо би хэдэн жил дахиад сагс тоглоо хэлээ гэж бодвол том зах зээл. Одоо Зүүлийн Макс өдрөө юм шүү дээ. Сүүлийн Макс энэ 94 95 он л яа. 94 94 94 тий? Ямар ч 30 хүрсэн. 30 гараа авчихсан. Одоо нэг л боломж байгаа байхгүй том гэрээний. За MVP жагсаалтаа хамтдаа харцгаад байна. Нөгөөх л 5 байна. Канем гэтээ өнгөрсөн жил ингэж дээгүүр орж ирж илүү. Үгүй. Байхгүй бах тий. Гэтэ 10 хавцаа 6-аас 10 хооронд байсан. Тийм байсан. Тэр хавцаа байсан байж магадгүй. Өөр зүйл гээ. Одоо Канем үнэхээр амар байгаа. Бүх юмний эцэст тэгээ дахиад баг хин юм шүү дээ. Йог гэж юу. Харин тий. Шээ яг гэж хоёр нэг гэж. Тий шээ яг гэж Ер хоёр. нь тэгж таарах дөө. Лука яг хуу стат ингээд супер байгаа ч гэсэн баг нь Лука одоо багаа хожиж шэйн дээр бичигдэж гарна гэдэг чинь боломжгүй шүү дээ.
Энэ удирдлагын хувьд. Тий. Тийм. За Кейд жараа болоод баха. Тий. Баг нэгээр гарсан ч бай. Уусаа статын хувьд ч гэсэндээ явж ихний гурвынхаа юу бол дийл. За Янс Энэ зүгээр Янас болохоор л ирнэ явж байгаа. Статус сайн. байгаа л да. Гэтэ тэгээд Янс хэцүүлтэй одоо баг сидэд явах юм. Багсаас яваад өөр багт очлоо гэд тэр баг нь бас Сэргийн босолт хийх юм уу яах юм. яг тэгж удирдлагын хаалтыг амар яаж хийх юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэгэл эцсийн бүлэгт бид нар 4 сар дахиад тэр урдлын хоёрыг л яриа байж байгаа. Энэ чинсаа чинь сая л гарч байгаа чинсаа шүү дээ. Энэ нэг 7 хоногийн өмнөх л чансан. Өмнө нь чинсаа гараагүйсэн тий. Ер нь бол шээ явахгүй. Би энэ SJ дээр нэг хэдэн юм хэлчихв. Одоо нөгөө нэг лигийн түүхэнд 30-аас дээш оноод ундчилж байгаа хэрнээ бөмбөг таслалт те нөгөө талбай дээрх нэмэх хасах үзүүлэлтүүд тэгээд ийм зүйлүүдээрээ бүх цаг үеийн эхний 3-т SJ явж байгаа. Бүх цаг үеийн Баг нь ер нь эсрэг бага Талбай дээр 18 нэмэх нэмэх хасгаа. хожуулах харч. бүх цаг Шээ өөрөө байхдаа нэмэх хязгаараа сайн байна гэсэн үг үстэй тий. Тэгэхээр онцгой. Өкөсид би ч байсан нэмэх үзүүлэлттэй тоглоно л Ер нь доо. бол яг гоо Талбайд гарахгүйсэн чинь нэмэгтэй тоглох байхгүй юу? одоо таан дараа нэг 72 10 руу нэлийн дөхөх байх. Тэгээ шээ явах байх. Би бол зүгээр хичээл 73 9-ийг бол эвдчих байх. Эвдэл тэгээ шээ дүүх. Ивчүү шийдэл өгнө л дөө. Тий. Угаасаа тэгээ Одоо тэгтээ яг зүү тогтлын хувьд ч гэсэндээ тухайн жилийн Warriors-аас илүү байгаа даа зү. Тийм, Тэгэхээр угаасаа л Даал хожигчул тэгэл шээ явна шүү дээ. ер нь яг үндэ Өкөсийн шал дэмийн нэг хожигдсон байхгүй юу? Харин. тий. Өдөрт Портланд хожигдхгүй явж ч явах боломжтой шүү байсан. Портланд тий. Үдэлээ яаж явж байгаа ч. Яг хоо нилээд хүмүүс байгаагүй маа. Чэтлав угаасаа байгаа. Шээл баг Яг хоо Portland нь тухайн үедээ сайн бас байсан шүү Тий одоо Портланд хин юм бэ дээ ингээд чи нэрэлтэй. Хэцүү багштай бас. Гүйгөө энэ үл Ер нь бол шал ер нь бол гоё яг шүү одоо дээ. дэмий ч Алдиа нааш. мэдээ чинь. Үнэхээр тэр тоглолтын дээр болоогүй л хожигдсон л доо. Гэтэ энэ янзаараа зүгээр 73 9-ийг энэ динэж байгаа хэвдэж болох байгаа байхгүй. Тий. Өөрсдөө Тэр л чинь нэг хүсэх юм амар бол. хол хожигдсон тоглолт Тий. моглолт биш зүгээр нэг ойр. Одоо ингэж байгаа нэг удирдлагын төгсгөл мөсрөө нөгөө хүмүүсийг татчихдаг шүү дээ. Тэххгүйгээр яг л энэгээр нь явуулчвал зүгээр хангалттай эвдэхэр юм. Тэгээ 74 8 гээл гараад ирэхэд. Бараадах баг байхгүй шүү дээ гол. Амар өстэй тий. Гялс 74 хоччиход нэг сүүлийн тоглолт хайчмаар юм шүү. Ааш спорттой нэг харъя тэгээ 2 сараас Денвертэй харъя тэгэл бусдтай нь бол харах. Удирдлагын 75 дахь тоглолтын дээр 74 хожигдсон байж ивэл тэгэл сүүлийн Тэгэл хэдэ. ингээс гоё явж идэв юм да болоо. Тэгж Сүүлийн байгаа 78 тоглолт аяа тий. Зөөрэ хахад. гоё явж байгаа л иргэдэг юм да тэгэл юм иргэдэг шүү. Хараагаад байгаа юм шүү. Зөөр тийч Харах болох шүү юм. дээ. Шээ Ер нь тоглохгүй л нэг хүмүүс Пост яг тэгж ирсэн шүү дээ. Сайхан дардан сайхан явж байгаа. Голднэстэй 73 9 гэж явж байгаа. Тэгээд финал дээр яалаа тий. Түүхэл ярьж байгаа хөө. Тэгэхээр За Детройт 5 хожил тасарсан харийнхаа багаас. Энэ чигээр явчих уу. Одоо л яг жинхэнэ босс нэг байранд орчихжээ. байранд орсон. Каусэр нь тэр доор юу гэж байгаа юм бол. Байрандаа л нэр. Босс нэг харж таа. Каст гэдэг үнэхээр амар муу байгаад Одоо байгаа шүү. өнөөдөр хэд жишээ нь 48 оноо Доно Мичл авж иж Вашингтоныг хожуулж Чүү ээ. Тийм Кавс бүр үнэхээр өнгөрсөн жилийн Кавс. Би одоо харин нэг юм зүгээр айж ин Доно Мичл ингэж байгаа гинтчих үү дээ. Тэгээ энэ чи бүгд адилхан байгаа юм шиг байна. Кавлтай адилхан. Тэр одоо харалтаа 9-т яваа баг 3-т яваа баг 2 ганцхан хожлын зүрхтэй байгаас тээ. Каус нөгөө нэг Жордан хот лөө. Тий. Тоглооны тасгалжуулагч Феникс руу алддаг нь энэ жилийнх нь нэг сонирн байгаа бөмбөг шилжихгүй ч юм уу сонирн байгаатай холбоотой гэж бодоод байгаа шүү дээ. Тий, тэр Өнгөрсөн жилд бол угаасаа хамгаалтын тийм амар байсан баг биш шүү дээ. Боддоор бол Довтлогоо нь тий яг хуу хамгаалтын үзүүлэлтээр бол эхний 5 6-аад байсан л та хэлүүлэн. Тэгтээ довтлогоо нь супер байсан байхгүй. Гэсэн чинь энэ жил тэр довтлогоо нь супер байхаа байл. босс нь л бүр нүдэн тусчих шүү дээ. Тоорондын дифференциалаар дээр нь байгаа шүү. үзээтэй байгаа шүү дээ. Ер нь бол 3-аас 9 явж байгаа энэ хэдэн багууд бол яг л адилхан байгаа даа. Одоо харлаа. Тэгээ агуулгын хувьд нөгөө Кавс чинь дээр байх ёстойгоос гадна нөгөө Гарланд чинь мис таслаасаа хойш өнгөшгөө байхаа болчиход байгаа юм. Гарланд ээж яхад Тэгээ одоо би Тоглохоос Кавс одоо тоглохгүй баг болчиход. тархан цааш юм. Тараачих гээд байгаа. Үгүй гэхдээ Бүүс Каус хэцүү шүү дээ. Жижиг хот тэгээд эсвэл тэгээ нөгөө аль ч судлаач зөвлөж юм хэлэх сайн болов тоглоо явчихна тий. Кавс тэгээд угаасаа довтлогоо жоохон ганц хүний нуруунд дээр яваад эхэлчихээр тэгээд Бөмбөг шилжихгүй болчихлоо. Нодлонгийн шиг болоо мобли зобли бол амар ашиглагдчихсэн. Энэ жил тэхээ болж. Тай Жиром ямар гоё байсан бэлээ. Тэгсэн чинь Тай Жиром Тий, явуулсан. дайж юм явуулсан гоё. Сэлгээс гоё шүү дээ. Яг Тай Жиром плей-оффт чансан л да үнэндээ. Лонзог болсон шүү дээ. Гэтэ ингэж явж байгаа 8-аар гарвал Детройтод бас юу ч. Бас үзэн шүү дээ. Тийм тийм яг хөө Кливленд хідээч гарсан ер нь тэр дээгүр ч юм уу гарч байгаа багтагаа. Плей-оффт бол эвгүй л дээ.
гимтэлгүй бол шүү дээ. Өнгөрсөн жил ч олон дэр Гарланд Мичл нь Бас энэ Кайрс бас хэдэн жил бас унж усаад бас ингээ нэг юу үзээд яваад шүү. Дари утаа өнөрлсөн тий. Тэгэхээр Билавд гараад ирэх бас тийм амар хоожигдахгүй байна. За тасцгаая. Тэгээд маргааш ихсэн ядуу хүлээж ин да Капийн энэ дөрөв тоглолт бол харин гоё болох байхаа л гэж найдаа. Уучлаарай ахаад бас манай харахгүй. Найдаж ийн гэдэг. Үнэхээр хүлээгээд байсан. Тэгээд айгүй хичээнгүйл үзсэн. Сантараа нөгөө дахиад явж байгаа юм найдаад шүү дээ. Хүндэт сартаа. Маргааш гоё Капийн тоглолтуудыг гоё болгож өгөөч гэдэг. За тэгээд амралтын өдрүүдэд баазартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.